За бүгдээрээ сайн байна уу? 2021 оны анхны бичлэгээ та бүгд хүргэж байна. За юунд түрүүнд бичлэг эхлэхээс өмнө бүгдээрэнд нь гэр бүлийн хүсье, ажлын амжилтыг хүсье, аз жаргалыг хүсье. За ингээд биткойныхаа тайлбарт оръё. За бид оны өмнө нэг 10 20 хүрээг баг биткойныг нэг 24 мянга хүрээд хашны төхөөрөмд орох болов доошоо унах байх гэж бодсон. Гэвч биднээс тавьсан таамагаас бол нэлээд дэше өссөн. Он гараад бараг өдөр цагаар хаш өссөөр 41,950 хүрснийг та бүгд харж байна. За энэ яагаад ингэж ийм аймаар өсөлт болчихвоо гэж. Энэ дээр биднээс бол жил хагас бараг 2 жилийн өмнөөс бол бүгд мэдээлэл өгчээсэн. Институционал хөрөнгө оруулагч нар бол биткойнд бол далдуур бэлдэж авч байна. Өөрсдөө бол муулаад цавраа авч байна гэдэг мэдээллийг бол байнга өгчээсэн байна. За ингээд институционал хөрөнгө оруулагч нар сүүлийн бараг 3 сард уралдан биткойныг эзэмдхийг хүсэж одоо сая тэрбум долларыг энэ зах зээл рүү оруулж биткойн бусад криптовалютыг авж байгаа мэдээллүүдийг та бүгд энэ дэлхийн нийтээс угаар авч байгаа болов. Тийм учраас ингээд хаашвал бараг 41,950 хүрчлээ. За өмнө нь бол нэг 10,000-аас өмнө бол биднээс биткойны ханшийг зөвхөн бүдүүлгээр дундчлаад үзэхэд нэг 6-7 мянга дээр очсон байх болов уу гэж боддог, тоцоолдог байсан. Майнинг хийж байгаа пүүлүүдээс ирж байгаа, нийлүүлж байгаа биткойн байна. Эд хаалгангуулууд бол энэ 2 дахин багассан. Зэрэгцээд хөрөнгөтэй ухаалаг мөнгө байна. Том мөнгөтэй хүмүүсийн зах зээл рүү бол мөнгө хийсэн учраас одоо дунджаар нэг 25-26 мянга дээр биткойны ханш байна гэж үзэж байгаа. Нийт зах зээл рүү оруулсан сүүлийн мөнгнүүдийн хэмжээг дундчлаад үзэхэд бол нэг 24-25 мянга дээр очсон байх магадaltaй. Тийм учраас та бүгд одоо жишээ нь сая хэд хоногийн өмнө 41 мянга 39 мянга ч юм уу 37-36 мянга тавцсан бол яаж сандарч тэрдэх хэрэггүй. Ер нь бол биткойныг авахтаа өөрийн боломжит хэмжээний мөнгөнд аваад урт хугацаанд хадгалаад ингээд барихад бол энэ тоон алт гэдэг та бүгд ойлгож болно. Ягаад гэвэл энэ өөрөө технологи дээр суурилсан 21 сая жишээ байдаг байна шүү дээ. Ямар нэгэн засгийн газар ч юм уу төв банк зохицуулах байгууллагаас хамааралгүй хин ч оролцож энэ тоог өөрчлөх боломжгүй технологи дээр хийсэн учраас маш их мөнгөтэй хүмүүс ийшээ ороод ингээд аваад байгаа шүү. Тийм учраас айх хэрэггүй. Та авсан биткойноо 49-ээр авсан бол хямдхан зарах юм бол алдагдaltaй үлэн. Тэрнээс бариад өчөөхд бол цаашд бол зарим нэг хүмүүсийн таамагаар баг нэг ширхэг 500 мянга, нэг ширхэг сая доллар хүргэж байгаа. Сая доллар хүргэх нь хаашаа энд бол нэлээд урт хугацаа шаардагдана. Ер нь нэг 24 он гэхэд бол биднээс тооцоолж байгаа нэг 50-аас дээш 100 мянган хооронд бол хаш хэлбэлцэх юм бүрэн үндэс суурай санхүүгийн суурай бол тавьсан гэж ойлгож болно. За ингээд та бүгд биткойнд аваад ямар ашиг их боломжууд байдгүй гэхээр энэ дээр бол бирж дээр хүмүүс арилжаа хийж байгаа. Машины зөрөндөө тоглож ашиг хийдэг. Нөгөөдөл нь майнинг фермүүд байгаа. Уурхай уу пүүлүүд байгаа. Биднээс бол тоног төхөөрөмж ашиглан биткойныг бол өдөрт дэлхий дээр нэг 900 биткойн олборлож байгаа шүү дээ. Эндээс бол уралдаж, булаацалтаж, олборлож шагнал авдаг гэж хэрэгтэй. Нөгөө нэг нь бол янз бүрийн төслийг зохион байгуулж, буудал хийж бид мэтийн хадгалж байгаа зардаг юм хүмүүс байна. За бид зөвхөн хадгалахаас гадна бас өөр төслүүд дээр хөрөнгө оруулсан байгаа. Энэ талаар цаашдаа ярина. За бид ерөөсөө ийм амар ханшны өсөлтөнд орно гэж төсөөлөөгүй. Өөрсдөө биткойн бол нэлээд доор 25 мянгаас доош зарцсан боловч ханшны тохиргоонд орох талаар одоо цаашаа бүгдээрээ трейдинг хийхээр ярих боломжтой болно гэж үзэж байна. За энэ бол за энийг арай хугацааг нь багасгаад харуулчих. За 7 хоногийн хугацаатай. Энэ бол хаалгангийг харуулсан байгаа. Энэ босоо шугамуд нь. Энийг арай багасгачих. За ерөнхий зураг нь хараа юунаас ихсэн байгаа шүү дээ. Хэд $0.5 эхэлсэн 11 оноос. За энэ босоо шугамуд бол юм хаалган байна шүү.
3 хаалга болсон байгаа. 12 оны 11 сарын 12-нд анхны хаалга болсон байна. Дараагийн хаалга нь 16 оны 7 сарын 4-нд болсон. За 3 дахь хаалга нь бол энэ 5 сард 20 оны 5 сарын 11-нд болсон байна. За яг энэ интервалын дунд бол ханш бол яг энэ бас өсөлт бууралт нь бол дөхүү графикийн дагуу хөдөлдөг. За энийг энэ Parable Yok BTC Tops Channel гэдэг нь бас анализ хийдэг энэ график дотор харуулсан байна. За эхний хаалгангийн дараахыг дээр ярил зүгээр болов гэж байна. Эхний хаалгангийн дараа бол ингээд огцон өсөөд доош унсан байна. За бүгдээр энэ дээд цэгтээ өссөний дараа хис зэрэг ундгүй гэдгийг ингээд харчээ. Тэгэхээр биднээс бас эрсдэл буюу одоо энэ 41 мянга хүчээд хаашаа ундах гэдэг бас багцаа гараад ирэх болов уу гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол зүгээр л анализ штэ тий. Бас нэг тойм маягийн. За энэ дээр бол нэг 80% унсан байна. За энэ дээрээс үзье тийм ээ. За саяных бол энэ юу штэ 13 оны 4 сар. За эндээс доош унсан. За 73. За 80 73. За ингээд энэ хоёр дахь хаалгангийн дараа ингэж өсөж байгаад энд бол нэлээд уналт үзүүлэх үннээсээ арай шууд ингээд өсөж дэш явцсан байна шүү дээ. За энэ дээд оргил цэг дээр хүрээд доошоо 72. За сүүлийн хоёр уналт бол 71 72. Энэ бол 17 оны 11 сард хүрсэн байна. За нөгөө 20 мянга ч шүү дээ. 19 мянга 20 мянга. За ингээд одоо биднээс энэний жишгээр нэг 70 80% нь бол аль хавцаар ирэх нь ингээд энэ дээр харъя. За өнөөдөр бол энэ яж байгаа. За ингээд 70 за 80% гэх юм бол энэ 9000 100000 дээр очих юм магадлалтай болцсон байна гэсэн. За тийм учраас та бүхэн энэ дээр болгоомжтой хандаараа. Тэгвэл айх тийм зүйл байхгүй. За 39,000 ч юм уу 40,000 дээр авцсан хүмүүс бол ханшаа дундчлах аргыг бас хэрэгжилж болно шүү дээ. Өөрсдөө боломжтой бол одоо юу гэдэг нэг биткойн 40,000-аар авцсан бол одоо миний тооцоогоор за нэг 20 хүрэн тийм учраас би 20 хүрэхэд энэ үлдсэн мөнгийг хэд хувааж авч болох вэ гэх маягаар дундчлах хэрэгтэй. Дундчлах. Энийг бол бид бол байнга ярьдаг. За энэ 7 хоногийн одоо график дээр харъя. Нэг лаа бол 7 хоногийг үзүүлж байгаа шүү. За энэ дээшээ лааны дүүл гарцсан байна. Энэ бол дээрээс одоо нэлээд эсэргүүцэлтэй зах зээл бага төлөвтэй орж ийн гэсэн. За өнөөдөр дөнгөж 7 хоногийн эхийн чинь одоо хаашаа өгөх юм бас хэлэхэд хэцүү. Эргээд энэ дээшээ өсч магадгүй. Ерөнхийдөө дээр ийм лааны дүүлтэй байхад бол уналтын тэрэнд эхэлсэн гэж ойлгож болно. Зах зээл бага төлөвтэй орж ийн гэсэн үг шүү дээ. За тэгээд доошоо унаад хаашаа очих уу гэдэг энийг бас биднээс юм дээр харуулъя. За энэ биднээсийн оны өмнө гаргаж ирсэн таамаглал зураг байна. Ингэж жоох өсөж байгаа доошоо унаад дээшлэн. Одоо баг биднээс нэг бас 32 36 46 руу орно гэж гаргаж ирсэн зураг л баг шүү. За энийг арилгачээ. Энэ бол одоо бидэнд хэрэггүй. Энэ одоо хэрэггүй. За энд бол нэг ийм гэп үсцэн байгаа. Энэ SME биржийн одоо тасралт. Биржүүд бол нэг амралтын өдөр ажилтгүй. Тэгээд ажилтгүй хоногуд нь хаашаа хөдөлгөөс шалтгаалаад ийм тасралт үүссэн байна. Энэ тасралт бол нэг 23,480 23,000 за 24,000 ойлгоч юу тогтоочч болно. Энд 26,300-ийн хооронд ийм хаш үүссэн байна. За дараагийн трендийн шугам одоо энэ сууг биднээс татаж үзүүлж ирсэн. Хэрвээ хаш унах юм бол үргэлжлэж орж ирэх магадлалтай 24 25 лөө. Тийм учраас та бүгд бас энэ арилжаанд орохдоо нэлээд болгоомжтой оролцсон зүгээр юм болов уу гэж бид үзэж байна. За бүгдөө хэд хэдэн график харж үзье. Спот байгаа шууд арилжааны энэ график байна. Дараа нь фьючерс арилжааны хэрэг харин тэгээд эргээд цаашдаа биднээс өөрсдөө төсөл рүү орох ярих гэж бодож байна. За энэ Binance, Coinbase, Kraken, Linux Digital, Bitfinex гэдэг 15 биржүүдийн хэмжээг үзүүлсэн байна. За энэ сүүлийн саруудад бол энэ хэмжээ биржүүдээр арилжж байгаа.
криптовалютын хэмжээ 9 өссөн байна. Энэ дотор бол Binance бирж хамгийн их юм байна. Үүний дараа бол Coinbase байна. Coinbase бол нэлээд сайн бирж, Америкт байдаг. Coinbase-ийн та нар бас арилж байгаа криптовалютыг тэрэн дээр хараад бас зүгээр бол. За энэ ерөнхий хэмжээнүүдийг харуулсан юм огцон өссөн байна шүү дээ сүүлийн хэдэн сард нь. Энэ дээр бол арай өөр графикаар харуулсан байгаа. Binance дээр нэлээд давмгаалэгтэй байна. За энэ дээр 7 хоногийн дундаж хэмжээг ингээд үзүүлсэн нэлээд өсөлттэй. За энэ мэдээж өсөлтүүд бас л нөгөө институц байгууллагын хөрөнгө оруулагчдын хэмжээг харуулсан байна. За энэ биржүүдийн bid ask буюу эрэлт нийлүүлэлтийн хэмжээг ингээд үзүүлсэн. За энэ сүүлийн өчигдөр бол энэ Kraken бирж дээр нэлээд том огцом нийлүүлэлт хийсэн байна. Энэ дээр ямар нэгэн халимт ч юм уу хүн бол өөрийнхөө биткойныг зарсан байгаа. За энэ зарснаас болоод ер нь биржүүдийн нийлүүлэлтээс болоод ханш нэлээд унсан тийм ээ. 41 дээр байж байгаад 30 хэд рүү орсон байна шүү дээ. Өнөөдөр ихэд 35-таа болцсон гэж байна. 35. За бараг 31 рүү ороод одоо бол 35-таа болцсон явж байгаа. Энийг бас хэлчихэн зүйтэй бол өгж үзэж байна. За slippage гэдэг нь биткойны 100 мянган доллараар ингээд хэмжээд аваад утсан хэмжээг нь бас үзүүлж байна. Бас л өгцөн өссөн юм хэмжээний график гарч байна. За futures арилжааг харъя. Futures арилжаа ч гэсэн бас ингээд нээлттэй futures арилжаа, нээлттэй эрэлт futures арилжааны эрэлт бол ингээд маш их өссөн байна. Бас л нөгөө биржүүд дээр. За энд бол хэмжээ мэдээж ойлгомжтой. Энэ биткойныг харуулж байна. Доошо эфир байгаа. Бас л том биржүүд. Binance бол нэлээд том бирж. Сүүлд гарч ирсэн боловч Аз чихэн чаав гэж юм байгаа. Нэлээд сайн явж байгаа юм бирж байгаа. За энэ дээр бас л өөр графикаар харуулсан байна. SME биржийн биткойны futures арилжааны хэмжээг бас үзүүлсэн байна. За энэ дээр ингээд өссөн байж байна. Энэ 12 сард бол хамгийн дээд хэмжээ нь хэд вэ? 27 тэрбум долларын арилжаа хийжсэн. 30 арай өрөөгөө гэж байна шүү дээ. За багтын futures арилжаа энэ дээр их сонин зүй тогтол ажиглагдж байгаа. Арилжааны хэмжээ өсгөд бол нийлүүлэлтийн тоо хэмжээнд буурсан байгаа шүү. Энийг бас та нар анзаараарай. Тоо хэмжээнд буурж байна. Futures арилжааны эрэлт өссөн байна. За энэ дээр бол биткойны одоо том оролцож байгаа хүмүүсийн тоог нь харуулсан байна. Futures арилжааны бас өсөлтийн хэмжээг өөр графикаар харуулсан байна. Long байна. Энэ бол long-ийн хэмжээ. Арилжаа одоо зах зээл өснөө гэсэн futures арилжааны хэмжээг нь харуулсан байна. За энд бол short-ыг харуулсан. Ер нь long short хоёулаа өссөн. За энэ long short-оос болоод liquidation буюу устгалд ордог юм зүйл тогтол байдаг. Энэ дээр одоо энэ биткойны liquidation баг хэд хүрч байна? 1.5 тэрбум долларын long арилжаа бол өчигдөр устгал орсон байна. Нэгсэндөө зах зээлийн хандлагыг таагаагүй гэсэн. 1.5 тэрбум доллар штэ өдөрт. За энэ дээр биржүүд дээр ямар шүү long арилжааны устгал орсныг харуулж байна. За энэ Binance хэдийг устгал оруулсан. Бараг тэрбум долларын одоо биткойн устгалд орсон байна. Захиалга гэсэн арилжааны арилжаа. За short гэдэг нь биржүүдээр ингэж хийж. Short гэхэд бас л орсон. Гэхдээ мэдээж long бол илүү их нь ойлгомжтой. Яагаад гэвэл зах зээл унсан учраас зах зээлийн унсан учраас. За энэ бол устгал оруулсан хэмжээ байна. Нийт 266 мянган одоо захиалга устгалд орсон байна. За BitMEX бол энэ жоохон онцгой болсон байгаа. За энэ бол Ethereum байна. Ethereum-ийн нээлттэй futures арилжааны сонирхол бол бас өссөн биржүүдээр. Ингээд нодлон 10 сараас хойш ингээд нэлээд айхтар огцон өссөн. За энэ бол өөр графикаар харуулж байна. Хэмжээ бас хэмжээ өссөн. За бид бол мэдээллийг бол өөрсдийн YouTube сувгаар өгж байгаа. За одоо үндсэн биднээсийн яг ямар юмн дээр
өөрсдийн хөрөнгийг байршуулсан талаараа ярих гэж байна. Энэ дээр биднээс бол юунд оролцсон байгаа? Өөрсдийнхөө хөрөнгийг Smart Trade Coin-д оролцсон. За маргааш нөгөөдрөөс юм уу сүүлийн 2 өдөр биднээс нь Smart Trade Coin-ийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж та бүгдэд тайлбар өгье гэж бодож байна. За энэ дээр 2 сайт байдаг. Яг нэг компани энэ дээр бүртгүүлчихэд Go юу энэ арилжааныхаа хэлбэрлэлээр яаж шилжих үү гэдгийг бол биднээс цаасаар бичгээр тайлбарлсан байгаа. За энэ өөрсдийн явуулж байгаа төсөл дээр биднээс бас нэг тодорхой урамшууллын ийм уралдаан гэдэг нь 3 сарын хүртэл явуулж байгаа. Энэ талаар ярих гэж бодож байна. За шагналын сантай байгаа энэ уралдаан маань. За энэ талаар та нар мэдээлэл сонсъё гэж хүсэж байвал биднээсийн маргааш өнөөдрийн бичлэгийг сонирхороо. За YouTube дээр биднээсийн сувгийг subscribe дараад коммент хийсэн хүмүүс биднээс юу пэйжээр наанаа суглуулж байгаа шүү. За одоо бол нэг 802 хүн болсон байна. Ингээд 1000 хүн болвол дунд нь нэг пэйжээр наанаа үнэгүй бүх суглаа явуулна. Тэгэхдээ та бүгд комментын дотор заавал өөрсдөө тайлбар ч юм уу өнөөдөр одоо биткойны ханш тийм байна. Ямар нэгэн өөрсдийн санаа сэтгэлдээ заавал бичээрэй. Ягаад гэвэл тухайн бичлэгнүүдээс биднээс за жишээ нь энийг ингээд аваад үзье. За энийг ингээд аваад үзье. Энд нь коммент нь юу байна вэ? За ийм комментэд бичсэн хүмүүс одоо тэр шагналыг авах маш өндөр боломжтой шүү. Маш их өндөр боломжтой. Эндээс ингээд рандом маягаар биднээс суглаа явуулаад нэг юу өгнө шүү дээ. Пэйжэр наанаа. За өөр бас нэг хэлэх юм байна. Бид бол ийм мэрэгжлийн арилжаач биш. Гэхдээ дөнгөж суралцж байгаа хүмүүсийн хажууд бол мэрэгжилтэн мундаг арилжаа хийдэг мэрэгжлийн хүмүүсийн хажууд тийм мэрэгжлийн хүмүүс биш шүү. Гэвч биднээс бас ингээд арилжаа хийдэг яг энэ Smart Trade төсөлдөө бас хөрөнгө оруулсан байна. Өөр крипто валютын зах зээл дээр явагдаж байгаа юм DeFi төслүүдийг бас цаашдаа хөрөнгө оруулаад бидэнтэй хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ бас ямар ашигтай төслүүдээр санал сэтгэлдээ хуваалцах юм боломжтой шүү. За энэ дээр бид одоо арилжаа хийдгүүч гэсэн бас харуулъя. Одоо ингээд миний арилжааны нэг хэсэг байна. Энэ шорт хийсэн байгаа юм. 41500 дээр би ханш унаа ингээд багахан ингээд шорт хийсэн. Тэгсэн одоо ингээд 860% одоо зах зээлийгээ таагаад би $135 ашиг олцсон баг жишээ. Маржин нь болохоор их бага мөнгө штэ. Хэдхэн доллар хийгээд ингээд зөв таавал өндөр ашиг олох боломжтой. Таахгүй л яг хэмжээгээр алдах боломжтой. Гэхдээ бид энэ арилжааг сурчлаад байгаа юм биш үү? Ер нь бол бас арилжаа хийж тодорхой хэмжээнд мэднэ гэдгээ тайлбарлаад байгаа. За ингээд биднээсийн энэ YouTube хаягаар бас энэ суглаа суулж оролцох бас энэ төслүүд дээр би нэг Ledger Nano өгөн хажуугаар нь бас энэ төсөл дээр амжилттай оролцож байгаа хүмүүс болохоор тодорхой хэмжээ нөхцөл төрөл бас нэлээд гайгүй урамшуул үгүй угаасаа гэсэн бодол байгаа. За ингээд та бүгд өнөөдрийн бичлэг таалагдсан бол манай YouTube дээр дараарай. Манай мэдээллийг follow хийгээрэй, шеэрлээрэй, лайк дараарай, коммент хийгээрэй. Баярлалаа. Анхаарал тавьсанд. Баярлалаа.